татар гэдгийг нь атарх гэж яагаад ерөнхийдөө дийслсэн байд юм аа. Надад дийслүүлсэн хүмүүс тэгээд ярилцлага өгд юм дөө. За сайн байцгаана уу. Өнөөдөр Big G, Гинжин хоёр хамтдаа сууж reaction хийх чинь. Тэгээд ямар дуун дээр гэдэг нь бол мэдээж ойлгомжтой. Бид хоёрын анхны хамтрал No Сэлгэ гэдэг дуу байгаа. Тэгээд энэ дуу бол мэдээж зогсолтгүй зүтгэдэг бүх хүмүүсүүдийн аймтан сүл дуу болоосаа гэж гол зорилго нь болж хийсэн дуу байгаа. Хоёр гар зүтгэх нь No Сэлгэ гэдэг утгатай. Намайг сэлгэх хинч байхгүй би өөрөө зүтгэхгүй бол гэдэг утгатай тийм дуу байгаа. Тэгээ та бүгд бас сонсч амжсан. Та бүгд бас энийг үзэж reaction хийгээрэй. За тэгээд дуугаа хамтдаа тавьцгаая. За үзцгээе. Тэгээ клипийг бас Abyss хаан өргөл хийсэн Abyss болон Friday Production-д бас баярлаа. Ер нь айгүй олон хүний хөдөлмөр шиг гэсэн тийм. Айгүй олон үзсэн. Энэ клипэн дээр гарч байгаа сум болгон сум болгон үнэтэй сум байсан. Тий. Нэг сум нь хэдэм ягч хэлээ. Энэ Night Vision их гоё байсан. Тэгээ Night Vision гоё сте. Тэгээд энэ ч мөн дээр үе юм camcorder-оор авсан шүү дээ. Night Vision-ыг. Тий. Тэр бас их сонирхолтой байсан. Тэгээ энэ ер нь буудлагын газартаа бас баярлаа. Бид хоёрын клипийг айгүй гоё чимжгсэн те. Тий. Энэ буудаж байгаа буу болгон сум болгон жинхнээсээ байсан. Жинхнээсээ байсан. Бид хоёр наан бас эхлээд танилцуулга юу гэдүүлээ англиар чинь тэр юу гэдүүлээ нөгөө танилцуул orientation тийм сургалтанд суусан те багштай хамт. Зарим мэдгүй хүмүүсүүдэд хэлэхэд энэ айгийн солигдоод ингээд утга учиргүй янз бүрийн болоод байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг. Энэ болохоор ерөөсөө татар гангаа хоёрын хамтарсан дуу эдийн тэрэн дээр ер нь айн яг юм ай те би тэрийг нь албаар тастаж аваад гэдэг зүг бай тийм. Аяыг нь албаар эхнийхэн дөрвөн тактын тастаж аваад энэ дээрээ тавиад адилхан бөмбөр тавьж агаад татар гэдгийг нь атарх гэж яагаад ерөнхийдөө дийслсэн байд юм аа. Мөнгөчлөө ах нэг ярилцсан өгсөн байсан шүү дээ. Ерөнхийдөө бол ингээ би бол үзүүл рингэн дээр үзнэ гэдэг. Та тэр бичлэгийг үзнэ үү? За үдсэн бол тэр бичлэгийг үзээ танд ямар сэтгэл төрсөн бэ? За яг хамгийн түрүү нэгдүгээрт яг тэрэн дээр бол яг энийг үзэж байгаа хүүхэд залуучуудаа нэг юмыг яг захиж хэлмээр байна. Ямар ч асуудлыг шийдэх гарц нь хизээч зодоон буюу хүчирхийлэл байдаггүй шүү гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа бас надад дийслүүлсэн хүмүүс тэгээд ярилцлага өгд юм дөө. Тэгээд бас ерөнхийдөө нөгөө хүн одоо урлагаар дамжуулж дис хийж хахад тэрийг бас өөдөөс нь урлагаар дамжуулах ёстой гэж би бол бодож хэрвээ хариу өгмөр байгаа л те. Эн чинь бас ерөнхийдөө дис гэдэг чинь өөрөө энэ хипхопын бас салшгүй нэг хэсэг шүү дээ те. Бид хоёр бол яг стил энэ хөгжмөө хийж байгаа хөгжмөөр дамжуулж юмаа хийж байгаа байхгүй. Тэнгууд тэнцээ шууд түүл үзий барь гэдэг юм чинь бол ерөөсөө шал гажууч байгаа юм болно л те. Яаж ч тийм те. Яг л тэгээ хүмүүс тэгээд өөрөө өөрсдийнхөө те хэмжээгээр хэмжүүрээрээ хэмжицгээнээс те. Тулааны спорт те октагон, ринг, дивжээ гэдэг бас чадахгүй хүмүүсийн очиж бас хүн хөгжөөдөг газар бас биш шүү. Тэрийг бол би ер нь ариун газар гэж заалгаж ирсэн. Хүмүүсийн багтлыг ханах гэж тэнцээ додолдоод байж идэг юм ч гэдэг юм биш шүү. Тэр ринг гэдэг бичлэг дээр нөгөө бас юу эсэж те нэрээ солиогүй, нэрээ нэмсэн байсан. Гэхдээ тэр чинь бас юу байгаа байхгүй. Одоо тэр ингээд сонгуульд сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солидгүй гэж байгаа шүү дээ. Яг энэ панчн дээр чинь бол зөвхөн нэг хүн биш байхгүй. Их олон хүн байгаа шүү дээ. Ер нь бол яг тиймэрхүү алхам хийсэн. Үзэгчд өөрсдөө ч мэдж байгаа. Тухайн хүн тэрийг өөр дээрээ тусгаж авч ийн гэдэг чинь хариулт нь ойлгомжтой байхгүй. Хариулт нь ойлгомжтой. Ноото байж магадгүй гэж угаасаа солилцсон байна. Ер нь бол ямар ч хүн ойлгохоор дөө. Тэрийг заавал ингээд тайлбарлаад шаардлага уг нь байх. Тэгээ бас нэрээ нэмсэн гэдэг чинь өөрөө сольсон л гэсэн үг шүү дээ, тэ. Байсан нэрийг сольж байгаа гэсэн үг шүү дээ. Хамаагүй эдий бэлгүй дээ. Энэ дээр бас хүмүүсэд амар гаргалгаа гаргаж илээ бас хүмүүс бодоогүй юмнууд би нэг удаа бодож байна гангаад таныг болохоор 3 удаа бодож татаар тэгэж игээд тав гэдэг шүү дээ. Гүү шүү дээ тэр хүмүүсэд амар тэгэж бодож байна. Тэр бол үгүй шүү. Тэр зүгээр яг манай энэ видео найруулсан найруулагчдын багаас хийсэн юм байна. Тэрс яг тэрийг нэг тэгэж бодож бол хийгээгүй. Энэ хажуунаас орж ирдэг бас энэ дур айгуу сонирхолтой гоё дур байсан шүү. Яг энэ амрууч хэлээд биний завдаг тий. Амар чирхэн те бүр. Ийм нарийнхаа урт дуран гарсан шүү. Тэр үлөө те би. Тэр ийм гоё авч байгаа юм уу те.
Сонирхолгүй. Аха. Энэ дээр нэрээ бро. Би яг тэр ерөөхдөө хүмүүсүүдээ сонссон ч яг яасан бас сайн мэдгүй байхгүй яг яасан. Нэг баахан стори эднэр хийгээл Таныг муулж байгаа юм уу те? Тий, энэ худлаа нээсэн мста гэдэг тиймэрхүү юм тий яасан. Яг би болохоор яг хүмүүстэй ер нь бол айгүй аль болох ялангуяа дүүнэртэйгээ тий аль болох гоё ийлдэг, гоё харьцах гэж хичээдэг. Тэрийн маань зүгээр бас нэг тийм энэ нэг худлаа энэсээ яач чаддгүй гар гэж зарим нэг нь бас жоохон эндүрдий юм шиг байл. Тухайн үед нь та төрүүлж стори мөр хийсэн юм уу? Гүү яах вэ? Би ч рэпер шүү дээ, инфлюенсер биш шүү дээ. Дуулна шүү дээ, тийм үстэй. Тэгэл ерөнхийдөө энэ дуун дээр хариу болгож оруулсан. Ер нь гэхдээ их олон хүмүүс бас тэр талаар бас их ярьсан. Ингиж нэг хэлэх цаг нь болсон гэж бас бодсон. Энд жи ах таартай шүүгээ стори хийсэн биз гэстэй. Тийм стори явуулж ирсэн гэстэй. Хайрлж юмсан дээр хоо. Ер нь тэгээд өөрсдөө л эхэлдэж штэ, амнаасаа л болдсон штэ тэгээд. Энэ бас нөгөө бас манай нөгөө ганзоо бас ингээд ерөнхийдөө нөгөө тайзын зураг хариуцаад хувцас дээр зөвлөгөөнүүд өгсөн штэ. Энэ яг жакет нөгөө гонжин дээр энэ жакет мэгт хүмүүс гоё шийдэл болсон мөлий те. Тийм байх. Айгуу гоё харагдчихлаа штэ. Над руу нэг иймэрхүүгээ жишээ зураг явуулсан. Тэгээд манай Kicks for Life-ийн төвшөө бас. За тэгвэл ийм өнгөөр гээд тэгээд зөвлөөд. Тэгээд энэ лүкийг бүрдүүлсэн. Энэ бас нөгөө Монголын түүхэнд яг хоёр рэпер нь хоёулаа Кристэсэн. Клип харахад хоёр ярзаасан юм байна. Би өнөөдөр грилзээ зүг ирдэг юм шүү дээ. Тэгээ бол ингэж ярцгаа суучдаг гэж. Реакшнаас автах юм шиг байлгүй. Тий, тийм байсан байж шүү дээ. Тэгээ fucking бас амар гоё шүү дээ. Энэ яг ингэж гоё дуусна тий. Энэ дуун дээр гарч байгаа хүмүүст чин сэтгэлээсээ зориулсан шүү. Энэ хандлт нь хэд байсан бэ? Сая гарцсан байсан баг шүү. Сая бол гарцсан айл. Сая гарцсан. Сарын өмнө цаасан. 1.1 байсан. За нэг ийм клип тэгээд бас анх гарснаас хойш ерөнхийдөө би ингээл байшнаас гараад явж байгаад ингээл хүмүүсүүд машинд амар сонсож байсан. Тухайд бас бүүн босон тий. Дийс нь бас ялчгүй бас дуртай мөө. Ялчгүй бас би химнэл юм уу? Ялчгүй хипхоп дуртай. Тэгээ бас хизээч бас төсөөлөөгүй хоёр хүн хамтарсан байх тий. За чи яхаа рэпер Кинжингийн хамгийн дуртай 3 дууг нэрлэвэл та ямар 3 дууг нэрлэх вэ? Гамбэ гоё, Шарав жамц гоё. Double Boy Fresh. Тий. Элиам Double Boy Fresh. Элиама. Тэрэн дээр чинь би бас нэг үг мөг ботсон байгаа. Тэр ихтэй 100-100-гийн тайзан дээрээс би чамд хэлсэн. За nice. Гинти бид Агэрсэн шүү. Тэ болно. Ер нь үзэгчдэд ч тэр ер нь бүх хүмүүст ер нь за окей яг тэр дууг сонсоод ir бодож ирсэн байхгүй. За би ер нь бол ингэж энэ үгийг хэлэх ёстой юм байна. Хэлэх хүн бас би байх ёстой юм байна гэж бодож байгаа. Тэрийг тэгээ 5 сарын 30 100-100 дээр ирээс. За тэр 5 сарын 30-нд бас 100-100 дээр бас гоё би ч гэсэн гоё бас хаас зориулсан үгээ авах нь бүгдээ сонсцох нь бас гоё сюрпризүүдийн нэг байна тий. Тийм байна. Чи яхаа зөв энэ жилийн 100-100-аас хүлээж байгаа хүлээлт гэвэл энэ зундаа хамгийн тийм хипхоп vibe-тай тоглолт болно гэж бодож байгаа доо 100-100-аг бол. Ягаад гэвэл headliner main artist нь Гинжин байгаа учраас хамгийн хипхоп vibe-тай тоглолт бол энэ зууных бол мэдээж 100-100 л авах гэж найдаж байна да. Хипхопоо ер нь бол яг сайн байна. Яг гоё хипхоп vibe хүмүүс яг гоё нэг хипхопороо нэг цангацсан үед дээр яг нэг гоё ингээ усалж байгаа юм шиг яг тэр мэдрэмжийг өгөхийг өөрнөөс хичээнэ. Явчаас reaction бас оролцсонд баярлалаа бро. Тэгээд за баярлалаа. 5 сарын 30-нд бүгдээрээ хамтдаа нөөсөлгийг тайзан дээрээс амьдаар сонсцгоё. Тэгээ түрүүний имийг дахиад нэг юм нэмээд хэлчихэл те. Тэгээ ялангуяа те нэг тиймэрхүү хүмүүстэй зодон зохион хийх юм бол цаадуулъя чинь дарах зэрэг нь хаав татаал авчин манусыг загас хаад шүү. Мэдж байгаа өстэй хаа бичих. Хэрвээ хэн нэгэнтэй муудалцах юм бол зүгээр DC үгэн боо ба. Хатар чадахгүй дандаа ч эцэг галтаад